Хуваарай ашигт малтмал олборлагч Нинжа, хариуцлагатай бичил уурхайч нарын ялгаа. Энэ яваа амьдралд хүмүүс олон янзын сэдвээр хоорондоо санал солилцож, заримдаа ч маргалдаж, эцэстээ асуудлыг өөрөөсдийнхөө ойлгоод өнгөрөх нь бий л дээ. Ер нь дуусшгүй ээдрээтэй асуудалч бас байдаг л да. Мэдээлэл эрен хайсаар байгаад эргэлзээд байгаа зүйлийнхээ талаар мэдээд авчдаг нэгэн байхад зарим нэгэнч за ямар миний амьдрал шууд хамаатай ч биш гэж төгшөөн бодон тэгсгийгээд мартаж орхидог. Тэгсэн атлаа өнөөх сэдвийн талаар ямар нэгэн сэжүр гаргамагцл өөрийнхөө ойлгосон хэмжээгээр буруутгаж, зөвтгөж, ёстол нөгөө буруу зөрүү ойлголтод тулгуурласан үзэл бодлоо тулган илэрхийлнэ гэдэг чинь л болно шүү дээ. Юун тухай ярих гээл энэ нөхөр баахан оршил хэлээд өвнө гэж юу? Энэ бичил уурхай эрхэлдэг хариуцлагатай бичил уурхайчид Нинжа буюу хуваарай ашигт малтмал олборлагчдын ялгааг л нэг мөр ойлгуулъя гэж бодлоо. За тэгэл хамгийн түрүүнд хууль бус хуваарай ашигт малтмал олборлагч Нинжа гэж хэн бэ? Хариуцлагатай бичил уурхайчин гэж хэн бэ гэдгийг энгийн үгээр л бүгдээрээ хамтдаа ойлголтоо нэгтгэж явъя. За эхнийх нь алт гарсан сургаар л хэсэг бүлгэрэн очиж хамгийн их алт, жонш, өнгөж чулуугээд ашиглаж болох бүх төрлийн ашигт малтмал гарах боломжтой газар нутгийг сорчлон байж хуулиар зөвшөөрөгдөөгүй том оврын машин, техник ашиглан ёстой дур зоргоороо хамаа замбраагүй хөрс, газар шороогоо ухаж, төнхөн хэрэгтэй зүйлээ олборлцоход онгоосон нөхөндий овоолсон замбраагүй шороо овоо үүсгэхэд орсоргүй арилаад өгнө. Энэ хэм бэ? За нөгөөх нь гарааргаар ашигт малтмал олборлож амьдралдаа орлого олохоор санаа зориг шулуудан хариуцлагатайгаар ажиллана гэсэн амлалт нэг ёсонд авч албан ёсны зохион байгуулалттай нөхөрлөл хоршоо төрийн бус байгууллагад нэгдэж сум орон нутгаасаа албан ёсны зөвшөөрөл аван байж олборлолт хийдэг хэсэг нөхөд бас байна. За тэд чинь хуулийн хүрээнд 3500 см3 хэмжээнээс хэтрээгүй 2-оос дээшгүй техник, тоног төхөөрөмж ашиглаж шудраг олборлолтоор олборлолтоо хийдэг. Олборлолт хийхдээ угаж байгаа хөрсөө ангилан хадгалж, үүнийгээ эргээд нөхөн сэргэлт болгон ашиглаж байна. Хамгийн доод талын ашигт малтмалтай хөрс, түүний дээд талд байсан хөрсний давхраг, түүний дээд талд байсан нь энэ хэсэг үржин шимтэн гих мэтчлэнгээр хөрсөө ангилан овоолж, дараа нь анх байсан байранд нь буцаан байрлуулахын төлөө чармаан ажилдаг. Олборлолт хийж дууссан газартаа өвс, ургамал, мод, сөөг, ногоо энэ тэрийг тарж нөхөн сэргэлт хийдэг гин. Энэ хэн бэ? За бараг та нар минь хариуцлагатай бичил уурхайчин гэдэг нь хэн бэ? Хариуцлагагүй Нинжа хамоо гэдэг нь хэн бэ гэдгийг бараг л гадралчихсан баха та. Дахиад өөрөөр тодорхойлох олон зүйл бас байна. Хариуцлагатай бичил уурхайчид олборлолт баяжуулалт хийхдээ хүний эрүүл мэнд, байгаль орчинд ээлгүй мөнгөн усны нэгдэл, бусад химийн бодисоос татгалзаж, эко ашигт малтмалын бүтээгдэхүүн гаргаж авахд анхааран ажилладаг гин шүү. Сүүлийн үед гадаад дотоодын хүүхнүүд химийн хорт бодис шингэсэн алтан эдлэл хэрэглэхгүй, эрүүл мэндэд анхаардаг болсныг хариуцлагатай бичил уурхайчид тун сайн мэдэрч байгаа гин шүү. Тэд маань олборлолт баяжуулалтаа мөнгөн ус, химийн хорт бодис ашиглахгүй, харин хуваарай ашигт малтмал олборлагч хамоо Нинжа нар энэ талаар ойлголтчгүй. Бусдын эрүүл мэнд, байгаль орчноо хамгаалах нь байтугай өөрсдийгөө хордуулж байгаагаа ч мэдэхгүй. Зарим нэг нь сэмхнэр мөнгөн ус хэрэглэсээр байгааг үгүйсэх аргагүй. Уг нь дэлхийд даяараа Минаматагийн конвенцэд нэгдэж мөнгөн усын хэрэглээг бууруулах, хэрэглэхгүй байх талаар ганц нэгэн ч шатгай дуулсан л баймаарсан. За тэгээд зохион байгуулалттай нөхөрлөл хоршоонд нэгдсэн хариуцлагатай бичил уурхайчид нь сумын бичил уурхайн байгууллагад нэгдэж, сум орон нутагтаа ажиллах нөхцлөө бүрдүүлнэ, аймгийн бичил уурхайн холбоочтой ч бас нэгдэж, аймаг орон нутагтаа эрх ашиг хамгаалуулна. Бас Монголын бичил уурхайн нэгдсэн дээвэр холбоондоо гишүүн болж, үндэсний хэмжээнд бодлогын төвшөнд эрх ашиг хамгаалуулна. Нэгэнт нөхөрлөл байгууллагын зохион байгуулалтанд орсон юм чинь бичил уурхайтай холбоотой хэрэгтэй мэдээлэлээр хангагдаж, дотоод гадаадад болж байгаа сургалт, уулзалт, аялалд оролцож, мэдлэгээ зузаатах нь гэнэ. Ингээд бас зогсохгүй. Бичил уурхайн үйл ажиллагааны үед тааламжгүй, тохиромжгүй нөхцөл байдал үүсвэл баталгаа нотлохоотойгоор шийдвэр гаргах төвшнийхэнд санал бодлоо хамтаараа илэрхийлж, харилцан тохиролцож, асуудлаа шийдвэрлүүлэх эрхэн шаардах бүрэн боломжтой ажээ. Гэтэл хуваарай ашигт малтмал олборлагч Нинжа хэмээх ангилалд багтаад байгаа иргэд маань мэдлэг мэдээллийн зузаатгаж хөгжих нь байтугай. Мэдлэг мэдээлэлгүйгээсээ болоод хууль эрх зүй зөрчсөнгөд эд хөрөнгөөрөө хохирч, машин техникээ хураалгаж, торгуул төлж, албадлагын арга хэмжээ ахуулах гэдэл олон эрсдэлтэй ойрхон байх нь түгээмэл. Хариуцлагатай бичил уурхайчид
Бичил уурхайн хөдөлмөр эрхлэлтийн үед эрүүл мэндэд үзүүлдэг сөрөг нөлөөлөл, хөдөлмөрийн аюулгүй байдлын наад захын мэдлэгийг сургалтаар олж авдаг хариуцлагатай хүмүүс байдгийм шүү гэдгийг л та нартаа үүгээр ойлгуулахыг зорилоо.